12 настай ануудаар охин ясны хор тавдраар онцлогдож 4-р шат хүртлээр өндөрчээ. Хархангай аймгийн Эрдэнэ мандал суманд малчин айлд өссөн айлын бага охиноо эрүүл саруул болохын тулд аав ээж ах эгч нь бүхнээ зориулж байна. Ануудаар 9-р сарын 1-нд сургуульд очсноос хойш хичээлдээ яваагүй учраас ангийнхан нь түүнд зориулж захидал ирүүлжээ. Ануудаар охин хамгийн хүнд хэлбэрийн ясны хор тавдартай гэдг нь өнгөрсөн 9 сард онцлогджээ. За ингээд хөх хотод очиж хим эмчилгээнд орсон ч төдийл үр дүнгүй эмчилгээ таараагүй байна. Нэлээ хэдэн сарын өмнө миний хөл ингээд яг өвдөгнийхөө энэ хаваар ингээд жоохон өвдөд идэг гэсэн байхгүй юу. Тэгээд хөл там болох гэж байгаа юм бэл гэдэг гэж бодоод нэг таахгүй яваад идэг гэсэн. Тэгээд сүүлдээ бүр амар өвдөд эмнэлэгт очиж үзүүлсэн чинь ингээд. Тэгээ би хичээлээсээ хасарчих үү гэж амар их санагдаад. Найзууд нь чамд хандаж юу гэж хэлсэн бэ? Хордоо идэгрээ миний найз чадсан шүүгээд ба зөндөө амар цахиа өгс амар их цахиа өгс. Чи том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ? Би том болоод жүжигчин болох гэсэн. Яагаад? Нэг өөрөө ингэ зургатаар хараасаа бол гоё юм санагдах юм шиг санагдав. Хүүхдийн шиг сонсчод би чинтэй ч итгэв. Миний хүүхдээ арай чи болох болоогүй. Тэгээд эмчнэрийнхаа юг л даа би өөрийгөө байх хэвчээ тэр үедээ би өөрийгөө барьж чадахгүй хэцүү байдаг гэсэн. Одоо тийм л би нэхэн учраас би одоо өөрийгөө байж юу ч болоогүй юм шиг царайлж явж ижил би хүүхдээ итгэнэ гэж зүтгээд үдээ хүртэл би даахж байна. Дэрэгдээс нь жоохон хоол байсан ч л одоо яаж чавл гэж жоохон санаа зовстой байдаг. Таавдаг ойлгох нэг сургууль зоо би нэг халгаанд толцож байгаа. Тэгээд ирээд ягтал надад бол одоо ботгол надад их харамсч явдаг байвал өөр тэр үед нь би нэг үзүүлээд нэг юм хүү байдалтай гарчихгүй явдаад гэж би бодож ирсэн. Одоо ч гэсэн ер нь би тэр дотроос харамсал ер нь тэгэл эвгүүзэг нь олж гал ер нь охиныг харуул гэж яах ямар л идэг. Хамгийн бага хүүхэд болохоор яг манай гэр бүлийн хамгийн одоо баяр баясгал амьдрал одоо бидний амьдралын зорилгын утга учир гэр бүлийн нэг шалтгаан ч юм уу те энэ бүгд одоо манай дүүгээс л бүгд гардаг зүйл байхгүй. Одоо дүү маань байхгүйсэн бол бас ийм ингээд бидний амьдрах утга учир одоо зорилго өөрл тий. Тэгэхээр яг одоо энэ дүүгэн минь бид нэр энэ тулаад ирэхэд бол айгүй хэцүү байсан. Охины хавдар уушиг болон игэмний яс баруун цавинд үсэрхийлсэн байна. За иймээс хугацаа алдалгүй эмчилгээнд явах шаардлага тулгараад байгаамаа. Харин Корея их сургуулийн дэргэдэх Анам эмнэлгийн эмч нараас охиныг эмчлэх боломжтой гэсэн хариу иржээ. Бүгд найрамдас Солонгос улсад 1 жил эмчилгээ хийхэд 1 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. За харин үүнээс 500 сая төгрөгийг гэр бүл нь өөрсдөө олох бол үлдсэн 500 саяыг ард түмнээсээ тусламж хүссэн юм а. За дөнгөж 12 настай сэтгэлийн хаттай ануудаар охинд туслахыг хүсвэл Хаан банкны 51 52 0764 91 дансаар сэтгэлийн ханд өгөх боломжтой юм шүү. Чамайг их санаж байна. Хурдан эдгээрээ ирч хүчтэй буцаад ирээрээ. Хайртай шүү. Миний найз хурч ирээд хэлээрээ эмчилгээндээ сайн ороорой. Бид нар бүгд чамайг санаж байгаа шүү. Чамайг байхгүй их ганцаардаж байна. Эрхээр чинь хамтдаа тоглоё.